Сайн мэцхан өрхөмөндүүд үзэгчдээ сагсан өмгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Hope Notes-ийн 31 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдвийн талаар Элсний наадам болоод BCL үндэсний дээдлийн финалийн тоглолт болон 3-3-ийн мэдээллүүдийн талаар ярих болно. За тэгээ юуны өмнө Элсний наадмын үр дүнг хамтдаа хуваалцахаар Инхбат студид хүрэлцэн ирсэн байна. Орой мэндийг хүргэе. За хоёулаа хамтдаа зочинтойгоо онцлог мэдээллүүдийг ярилцахаас өмнө Элсний наадмын талаар дуртад явцгаая. За намын тоолон үзэгчдээ орой мэндийг хүргэе. За өнгөрөх өдрүүдэд манай Монгол улсын маш олон тамирчид Хятадын Хайнан арал дээрх Сани хотноо бол Элсний наадамд оролцлоо. За ялангуяа Hope Notes нэвтрүүлгийн зүгээс бол 3 шгшөөгийн эрэгтэй эмэгтэй багуудаа онцолж байна. За тухайн хоёр баг маань бол илүү өмнөх жилүүдийг бодох юм бол залуу баг явсан. За тэгээд бүрэлдэхүүнийг ч гэсэн өмнөх дугааруудад бид нар ярьсан байгаа. Тэгээд хэсгийн шатыг бол асуудалгүй давсан. За харин хасагдах шатанд маш хүнд учраануудтай ер нь бол яг үндсэн шгшөө баг гэж хэлж болохоор Таиландын шгшөө багтай учраа таарч харамсалтай эрэгтэй эмэгтэй хоёр баг маань хоёул ялагдл хүлээснээр ингээд тэмцээнээ ямар нэг медальгүй өндөрлүүлсэн байна. Хэдүүлээ бас хэсэг хугацааны дараа хамтдаа зочинтойгоор ярилцах болон за тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр M-Bank болон Top Motors нар ажиллаж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа зочинтойгоо эргээд уулзцгаая. Нэвтрүүлэгтээ эргээд автаа морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Teso Group IT Zone-аар ажиллаж байна. За тэгээ бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн үед бол бас үндэсний дээдлигийн маань финалийн тоглолт болж авраг болох хасын үлгүүд баг маань 3 дараалан аврагаар шалгарлаа. Тэгээд бүгдэнд нь багт бас баярыг хүргэе. Тэгээд энэ тоглолтууд бас ямархуу тоглолт болж өнгөрвөө. За бүгдэнд нь орой мэнд ямар ч тач бидний 101 өдрийн шууд дамжуулалт байсан тийм үндэсний дээдлиг дээр ажиллаж исэн. Тэгээд дээдлигийн бүрэлдэхүүн манай телевизийн хамт олон ч гэсэндээ ерөөхдөө 4 дахь тоглолтоос эхлээд хизээч дуусч магадгүй гэсэн ер нь бэлтгэлтэй байгаад байсан шүү дээ. Тоглолтын дундуур ямар шоунууд гарах уу, өнөөдөр дуусвал цомоо яаж гарах уу гэх мэтчлэр нь програм хийгээд яваад байсан. Гэхдээ бас сонгогдож магадгүй гэсэн бэлтгэлүүд ч гэсэндээ ер нь араас нь байсан. Тэгээд 5 дахь өдөр яг дээдлигийн финалийн тоглолт болоод ингээд хүлгүүд хожоод дуусна гэж бодож ирсэн үү гэдэг асуултыг тоо ш тавь. Ярилмүү. Би бол ер нь бодсон. Тэгээ ер нь хүлгүүд чухал. Тэгээс яг өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Би тэгэд за энэ дугаар дээр сэлэн бодонс хожгүй тэгээд оргил мөнх ганцаархнаас ер нь хүлгүүдийг арга авчих байхаа дууснаа л гэсэн тийм. Тэг би бол ерөөсөө тэгж бодов. Яа тэгэхээр тэр нэг сургуулийн 4 дахь тоглолт чинь бодос шал өөр гарч ирсэн. Ерөөсөө бүгдийг зохицуулаа тий. Багийн одоо эдис бүх юм яг ингэж цувралд эргэж ирнэ гэсэн нэг тийм итгэлийг төрүүлээд ийсэн. Харин эхний хагас тэр итгэл бол харагдсан шүү. 46-46-аар тэнцсэн санагдаад байна. Тэгээ эхний хагас дуг нь бол яг финалийн сүүлийн тоглолтын дээр бодонс айгүй боломжийн жиг дунаа авч тийм нөгөө талд метрээс өрөө байгаагүй шүү дээ. Уг нь бол хүлгүүдээс тий. Хинч нэг тийм айхт рунаа цойсон тоглолтууд байгаагүй. Тэгэл 3 дугаар үед дээр метрийн одоор дараалсан баг 3-4 шидэлтэнд ижидэл багийнхандаа бүр амар ихтгэлийг өгөөл нөгөө талаас тэгээ бүр гарч чадахгүй том уналт болоод тэгэл төвшөглөж байна. Хэрвээ цувралын 5 дахь тоглолтод хүлгүүд хожоогүй байсан бол потенциал өдөр бид нар дараагийн тоглолтыг үзэх ёстой байсан. Тэгээ би бол хувьдаа бодохдоо хүлгүүд BCL-ээс нэлээд ядраад ирсэн учраас тэгээ бодонс 4 дахь тоглолтод нэлээд бас өөрсдөө харуулад багт нь ямар ч одоо асуудал байхгүй юм шиг харагдаж хожиж чадсан учраас дахиад нэг тоглолт гарах болов гэд найдаад ер нь потенциал лиг дуусах болов гэд бодсон байсан. За тэгээд сүүлд сонссон мэдээллээр хүлгүүд бол BCL-дээ төвлөрч чадаагүй гинэ. Угаасаа яг сүүлийн мөчөд 4-р үед яг хожигдол хүлээсэн шүү дээ BCL хожигдохдоо. Тэгээд финалтаа анхаарал байсан учраас BCL-ийн тоглолтуудад ерөөсө төвлөрч чадахгүй байсан гэж ер нь баг дотор нэг тиймэрхүү ярианууд гарсан юм байна. Тэр ингэсэн бахны сэлэн потенцийг хождог тоглолт дээр BCL-тэй анхаарад BCL-ийнхаа тоглолтын үеэр яг аврагдаа анхаарад тэг жоохон хоёр юм уналт болсон. Надад нэг ажиглагдсан зүйл гэх юм бол багийн арын алтнаас гарааны бүрэлдэхүүн дээр ч гэсэн ер нь тоглолтыг эхлүүлж байгаа бүрэлдэхүүн маш гоё бүрэлдэхүүн гарч ирсэн. Бат өвчний бэлгүүн, сэргэлэмж гэдэг юм уу тий. Аль яг BCL-ийн үеэр баг ачаал авсан энэ тамирчдаар тоглолтыг эхлүүлээд 7 оноо авалтыг мэлэр хийгээд тэгээ нөгөө BCL-ээр гол ачааллыг авсан Барсуул, Дааз 2 гэдэг тоглолтчид ерөөсө 2 дугаараас нь тоглолтыг аваад авчихсан.
Тэгэхээр тоглолтын төлөвлөгөө их зүг гарч ирсэн. Сая статик харахад 36-аас 3 гэж. Энэ бас яг юу гэдэг юм бэ? Гэхдээ нэр юу ч үгүй. Өмнөхийн өмнөхдөр тийм байлгүй те. Гэхдээ өмнөхдөр болохоор хөлгүүд 34-өөс 4 байсан. Тэгвэл чи сая бодсоос тэгээд өөртөө дундын зайд давтлах 36 байсан 3-аас 36 шийдсэн. Тэгэхээр нөгөө тооцоохны үйлдвэрчид дахиад баригдаад байгаа байсан. Улам өндөр баригдсан. Хамгийн өндөр оноо авалттай байдаг Scrabble-ийн тоглолтын дээр хамгийн багийнхаа дэд оноог авсан нь 13 шүү дээ. Нөгөө талд Миллер 31 шүү дээ. Тийм зүрэг үсгсэн. Яг энэ дээр нөгөө Scrabble хамгаалах учраас олцсон шүү дээ. Яг нөгөө зүүн дээр л дагаад авсан шүү дээ. Тэгээ Чингисийн Тэмүүлэн гэж тоглогч Тэмүүлэн мундаг байсан. Тэгэхээр ер нь чухал тоглолтод ямар байж чадхаа дахин нэг удаа харуулсан шүү дээ. Удирдлагын бас Барс болтын болохгүй байсан, Азагийн болохгүй байсан тоглолтууд ч гэсэн Тэмүүлэн ер нь нэг тоглолтыг аваад гарчих хангалттай чадaltaй тоглогч гэдгийг бид нарт харуулж ирсэн. Тэгээд энэ дээр ялангуяа финалийн маш чухал тоглолтод 20 оноо 5 самбар 4 дамжуулалт гэдэг маш тэгш тоглолтыг үзүүлжээ. Тэгээ инх хотын төлгөөн гэж тамирчин яг Монголын ер нь альчлигт баруун цомор гэж үзээгүй байх. Одоо ер нь ингээд ирэх жил яах вэ? Ер нь тамирчны одоо карьерийнх нь насжилж гэсэн ер нь нэлээд өндөр болчихлоо шүү дээ. Тэгээд энэ цуврал дээр бол өстой байдгаал тавилаа шүү дээ. Цувралын турш аюул хамгийн хүсчээсэн хүн нь л ер нь энэ цувралын турш дүлгөөн л байлаа шүү дээ. Тэгээд саяас ориглын хэлсэнчлэн бас яг нэг авраг авах хүсэл ирмэлзэл үнэхээр их байсан болоо тэгээд ирэх үлрэл бас яг юу гэж бодож जैन. Тэгээд тэрнээс өмнө нэг сонирхолтой марин. За тэгээд яг энэ тоглолт дуусхын яг эхний хагас дээр бол би тэгээд за дуусчихжээ. За дуусахгүй нэ. За дуусчихжээ гэл нэг юм айгу дээр доороо гарсан үнэхээр сонирхолтой тоглолт болсон боловч 2 дугаар хагас дээр бол хасын үлгүүд үнэхээр илүүрхэд хоцсон шүү дээ. Тэрэн дээр яг ямар одоо тактикийн зураг гарч уу гэж харж байна. Дөрөвт тоглолт дуусгаад Инхбатраас ярилцлага авч ирсэн айгуу сайн санаж байна. Одоо BCL болох гэж байгаа учраас 8 хоног лиг завсарлана. Энэ хугацаанд юун дээр төвлөрч ажиллах вэ гэсэн чинь хамгаалалт гэж хэлсэн. Гэхдээ тэр хамгаалалт нь 2 дугаар хагаст яг финалийн цувралын 5 дахь тоглолтын дээр ерөөсөө хэрэгжээгүй юм шиг санагдсан. Тэгээ угаасаа хамгаалалт урд шугамнаас эхэлж байгаа шүү дээ. Тэгэн гурт хөлгүүдийн урд шугамны хамгаалалт, бодонсын урд шугамны хамгаалалт хоёр ер нь өдөр шөнөшөг ялгаатай гэдгийг энэ цувралын яг 5 дахь тоглолт нь харуулсан байна. Ялангуяа 3 дугаар. Миллер бол за тэр шидэлтүүд гоо туус яаж хамгаалаа хэлээ тий. Гэтэ бас яг зөвөр нэг хэдий дуус сул шидүүлсэн тохиолдол байгаа. Миллер уур чадвар авсан шидэлтүүд ч байгаа. Нэтос суулгуулагч яг тэр нэг оноо жоохон 10-аас дээш салаад эхлэнгүү төөрөө завсралаа захиалаад тэр минутын зүгээр л бүтэн Миллерийг яаж хамгаалахыг л ярьсан. Цланы араас чи солигт, Касн солигдохгүй доороо зүгээр дроп хийгээд үлдчихэл нөгөөд нь дандаа цланы хараас солигдож тоглоороо гисэн боловч тэр нь тусыг гис болсон. Тэгээд уг нь бол эхний хагаст яг нэг тэр хамгаалтын тусламж тэгээд дабл ирж байгаа тэр юм болоод ирсэн байхгүй. Тэгээд яг тэр нэг 12 тэг гэдэг 3 дугаар үеийн эхний ранаас эхлээд ерөөсө ботонсхийн тэр чигээрээ ингээд заал аваад юу болоод байгааг ойлгохоолоод паниктаад ирсэн. Тэгэл тэр зөрүү ерөөсө явсаар байгаа юм. Уг нь бол манай халзах хүссэн шүү дээ. Касс бороо бол борооч. Касс бол ер нь нэлээд бас сайн үдсэн шүү дээ. Үнэхээр өөрөө бүр дайрсан үйл дайрсан те нэг эсрэг тоглосон шийдсэн самбарт бол маш сайн байсан. Тэгээд дотоодын тоглогчд бол үнэхээр хангалттай байлаа. Тэгээд нэмээд бас нэг зүйл нь юу гэхээр форм сайтай тоглогч бол ядархан илүү бага шүү дээ. Тэгэхээр Касс Монголын дээдлэгт ирэхээс өмнө ямар тархуу формтой байсан бэ л гэдгийг. Яг үнэ яг наач махгүй. Би одоо Кассенсийн талаар энэ чи миний л бодол шүү дээ. Зөвөр яг бодогдсон юм. Нийт үеийн Кассенсийн тоглолтыг үзэж яваагүй ч гэсэн ингээ бичлэгүүдийг үзгээд үнэхээр эзэрхэг төв гэдэг үгэндээ таарсан тийм гоё төвийн тоглож байгаа байхгүй. Гэтэ Монголын лигт ирээд тийм тоглолтоо үзүүлж чадаагүй нь үнэн. Тэгээд форм муутай ирсэн нь бас ер нь үнэн. Тэгээд хүссэн үү? Яг авраг авахыг 100% хүссэн үү гэдэг дээр нь эргэлзэн чигээрэл дууссан. Би бүр за 13 оноо 10 самбартаа дуусгасан баха. Кассас 4 дахь тоглолтын дээр сайн байсан, 5 дахь тоглолтын дээр сайн байсан. Бусдын дээр нь ерөөсө хүчлээ. Өөрийгөө хүчлээд гарч байгаа зүйл нь л тэр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд нэмээд багийн юу гэдэг өглөөний шидэлтийн бэлтгэл доортгүй ч гэх юм уу. Тийм их зүйлүүдийг ярьж болж байгаа байхгүй юу? Гэхдээ өнгөрсөн жилээс ялгаатай зүйл гэх юм бол өнгөрсөн жил нэг тийм цуурлын сүүлийн 2 тоглолтын дээр нэг өөрөө алдааны асуудалд орон суудаг ч юм уу эсвэл үнэхээр тэгж 100% потенциалаар тоглохгүй байгаа нь ийм нэг зүйлүүд ажиглагдаад байсан. Энэ жилийн төгсгөл дээр нь сүүлийн 2 тоглолтын дээр тийм зүйл ажиглагдсан. Яг ингэж цуурлын 7 дахь гаргыг ч юм уу 6 дахь тоглолтыг гаргыг гэсэн хүсэл эрмэлзэл бол гэхдээ өмнөх тоглолтуудад бол харагдаагүй шүү дээ. Яг тэгэл оройтсон
ухаарл байлаа. Гэтэ нэг ийм юм байдаг штэ өөр нэвтрүүлүүд дээр ч гэсэндээ ярьжсэн нөгөө тоглогч нар бие биенээсээ цалингаа нуудаг. Тэр айгу хатуу гэрээтэй байдаг. Тэгэн гурт scrap Cousins хоёр бие биенийхээ цалин юу мэдж байгаа болоо та нар тэн дээр юу гэж бодож байна. А хэрвээ scrap талбай дээр гараад бүр бүхний шавхаад бүх юмаа хийгээд байгаа ярнэ Cousins-аас магадгүй нэг дахин ч юм уу, хоёр дахин ч юм уу баг цалинтай л байгаа. А тэгээд тиймэрхүү зүйлсийг мэдчихэд сүултээ scrap-ных амар хичээхээ болцсон болов гэж би бас зүгээр хайлтгах. Тэрнэр л үгүй бах уу. Яа тэгэхээр нүг Cousins ч өөрөө сонгож авчирсан болохоор тэг бас дүүн гэж яригддаг болохоор нэг хахтаа тэгж амар өрсөлдөж тэгж амар бодож мотохгүй болов л гэж бодож байна. Гэтэл хамгийн амар ойрын байсан байт. Йоо. Scrap team амар байж байгаа, амбицтай байж байгаа. Тэднэр мөр ингээд цуврал хоошоо явах тусам плей-оффын 1-р шатнаас финал хүртэл ингээд бүдгэрсээр ягаад Scrap бүр ингээд байхгүй болчихж байгаа байхгүй. Яг ингээд эсрэг багийн хамгаалтууд сайжирж байгаа юм л да. Тэр амар гой ур чадваруудаа гаргах боломж нь багассан л байх. Гэтэл ах トゥ хоёрын хооронд зөрчил үүссэн байх гэж би бол бодоод байгаа. За. Нэмээд бас нэг юм. Scrap Cousins хоёр яг ингээд яг Монголд ирж байгаа легионеруудын хэмжээнд те 100% яг энэ финалийн цуврал тоглоогүй байж болно. Үлдсэн тоглогчид хаана байсан бэ? Анан таана байв. Батбаяр хаана байв? Cousins ахын ирэхээр онгот нь ордог тулаг хаана байвч гэдэг юм уу маш олон асуултууд. Ялангуяа оргил мөнхийн хэлэхээр тэр дотоодын тоглогчид ер нь яач вэ? Юу болчих вэ? Финал дундуур 3-3 тоглох нь хэр зүг байсан гэж бодож байна. Одоо ингээд за Cousins хизээч ер нь одоо энэ үйлрэл бол доор бүр ингээд гац өрөөг ардаа Чуманга гардаа яж байгаа доор одоо нэг цэрний хажууд хагасторын одоо бөмбөг дууж аваагүй байхгүй. Тэр бас надад тасгалжуулагч юм байж магадгүй тийм. Тэгэд яагаад бас уг нь бол Батбаяр яг үүндээ бол сүүлийн 2 үйлрэл арай тогтмол тоглосон андыг болов шүү дээ. Тэгээ хамгаалтан дээр бол андаас хамаагүй сайн тоглогч итгэвтэй. Тийм ихд яагаад Батбаярыг ашиглахгүй юм те. Уг нь бол нөгөө Cousins-ийн цалааны араа сайн дофтороос кэчин шүтг бол хамгийн их өндөр өвтэй хийдэг, орлого хийдэг тоглогч шүү дээ. Юу ч үгүй одоо хөлгөөтэй аврагасан юм уу тэрний өмнөх одоо дайштай ан дээр жоохон төсөөлөө те. За мэдээж их уур чадвар өндөртэй гэхдээ юм нэг том тоглолтод гялалзсан гэж одоо бас нэг найддаг ч юм уу яг яа гэм. Одоо тэгээд бас нэг юмыг дахиад ярих хэрэгтэй болж байна л да. Улирал эхлэхэд бүрэлдэхүүн ямар байсан? Тэр бүрэлдэхүүн дээр хэн гэдэг дасгалжуулагч байсан бэ гэдэг чинь бас их сонирн болчихж байгаа байхгүй юу? Бусад багууд, бусад лигийн багууд хэдий дасгалжуулагчаа сольсон ч гэсэн бүрэлдэхүүний 80-аас 90% ингээд яг бүтэн улирлаа дуусгаж байгаа. Харин бодонцыг яг ингэж аваад үзэх юм бол ер нь баг улирлын 50%-ийг л ашигласан юм баг байгаа байхгүй юу? Тэгэл хөлгүүд ч гэсэн яг сүүлийн цувралыг харахад бол яг өндөр толгой өвчрөг болчихж байгаа байхгүй юу? Cousins хизээч доор тэгж шахахгүй байгаа дандаа дээр өч шин дофторос бөмбөгийг өгнө. Тэгэхээр А2 одоо Чиманга ч юм уу те Cousins-ыг дагаад бодогтой талбаас гарчингууд тэр цорхоогоор толгойг нь ингээд нөө ороод өмнө хипстер бол бодогтой талбаас маш их оноо авсан шүү дээ. Яг үндэ сая бол тулаг нэг эсрэг биеийн чад одоо атлетик чанараач тэр уур чадвараач тэр Барсаагаас гарсангүй шүү дээ. Барсаа түшиг хоёроос. Тэр хоёр бол ингээд нийсрэн хамгаалах дөрөвс тэр бодогтой талбаар руу ингээд дайрч чадахгүй байхгүй. Тэгэхээр тулаг ассист өгөх боломж байхгүй те. Cousins доор бөмбөг авахгүй. Scrap нь өөрөө авсан шидэж өгөөч үү айгүй хэцүү. Тэр тулаг бас ер нь энэ цуурлаас бол шууд автоматар гарсан. Яг энэ Барса тулаг гэсэн матч ап дээр нэлийн зөрүү ер нь үүссэн шүү дээ. Энэ үйлрэл хамгийн олон бөмбөг алдсан ур чугны тоглогч. За ер нь ур чугн гэхгүйгээр хамгийн олон бөмбөг алдсан тоглогч тулаг байна лээ. Нэг тоглолтод 10 бөмбөг алдчихж байгаа байхгүй. Тэгэн гуртаа бас нэг тийм 10 бөмбөг алдсан. Яг гэхдээ дунд чинь биш. Комик тоглолтод 10 бөмбөг алдсан тулагт байгаа. Гэтэ тулгын хувьд бол зүгээр яг улирлыг нь бүтнээр нь авч харуул гой сайн л үйлдэл болсон гэж дүгнэ. Яг ингээ финалд ялчихгүй Барсатай ингээд энэ хоёр ч нэг арай өөр төвшний юм байна. Одоо бид нар Барсаг яг үүндээ Болко тулж жишээд байгаа сте. Барса Болко хоёрын хин нэ гэдэг байгаа сте. Тэрнээс ч Барса Болко тулаг 3-ын хин нэ гэж ярьж байгаа хүн байгаа мó байхгүй шүү дээ. Тэгээд өнгөрсөн жил гялалцсны бодохоор бас холбогчгүй BCH эсрэгчгээд ярьж болохоор байна тий. Ер нь бол дахиад ийм өөрийгөө апдейт хийх арай нэг өөр төвшөнд гарах шаардлага байгаа гэдгийг тулаа өөрөө ч гэсэн харсан баха. Тэгжиж яг энэ Барса, Болко тий лигт одоо дахид шинээр гарч ирж байгаа маш олон залуу холбогчдод шүү дээ. Эднээс ингэж илүү тодорч харагдах юм бол. Тэгвэл яг л энэ улирлын энэ тоглолтыг ингэж үргэлжлүүлнэ гэх юм бол бас эрх улирлаас бодонс бараг шинэ холбон тоглогч хайхаар хэмжээ
гэж яриад хөлрлөөс ингээсийнхэн буцаад ороод ирэх болов уу гэж бас бодоод байна. Яг одоо хүртэл бэрхтэлтэй гэхдээ багтаа нөгөө хамрагдсан хэврээ байгаа шүү дээ. Тэгээд яг коучоос нь асууж байхад за энэ үлрэл бол season out болж байгаа. Тэгээд ирэх хөлрлөөс бол тоглоно гэж тэгжсэн. Эцэст багтаа үлзэг хангалттай хамаарч байна. Ялангуяа бодост бол тэгээ энэ финалийн цувралд зүгээр нэг гайхаж байгаа зүйл нь 3-3 мэдээч чухал л да. Гэтэ финалдаа төвлөрчөөд араас нь ямар нэгэн үйл араас нь 3-3 тоглож болоогүй юу? Би одоо жишээлбэл яг анд дээр л анзаараад байгаа байхгүй юу? 3-3-ын бөмбөг 5-5-ын бөмбөгний ялгаа нь андын шидэлт дээр анзаардаггүй. Би ганцаар анзаардаг нэг. Тэн дээр хин нэг юм хэлтэй ямар бодолтой надаа арай хөнгөн бөмбөгөөр тоглоод байгаа учраас шидэлтүүд нь гарахтаа нэг тийм 3-3-ийн муу тал. Бөмбөг бол яг зүгээр нэгт материал нь арай өөр. Тэгээд жин нийчлэх. Хэмжээ өөр. Хэмжээ өөр. Эмгтэй сайз бөмбөгүүд нь. Тэгээд яг нэг анх шууд одоо энэ хэд нэг 3-3 шиг чинь ингээд бүгднгийн бодонс авч байгаа штэ. Тэгмээд яг гэрээнээрээ бас тийм байсан юм магадгүй шүү. Заавал оруулна гэсэн. Тийм яг 3-3-ын тэмцээн болонгууд шаардлагатай бол тоглоулна. Орхигдуулахгүй гэдэг яг бас ийм зүйл ээж болох. Би бол тэгж л бодож байгаа. Бусдаар бол одоо ялангуяа яг дүлгөөн болтой түрүүнд ярьсан шүү дээ. Авраг авч байгаа үзээгүй тамирч чинь. Одоо яг юм ганц боломж олсон Касенс нь байна те. Айхтар бүрэлдэхүүн ингээд хамт тоглодог хүмүүс нь ирсэн. Ийм байхад бол яг энэ лигээ аяал бас 3-3 явахгүй болов уу гэж бодож байна. Би бол бүр гэрэн дээр л асуудал байна. Тийм л багтай. Тэгээд нэмээд юу гэдгийг дүлгөөн бол 3-3 тоглоод 5-5 тоглосон ч гэсэн ер нь сая финалийн цувралд ингээд үндсэн өөрийнхөө статыг хадгалаад явлаа шүү дээ. Тэнгүүд бидний стат дээр бичигддэггүй бокс аут ч юм уу те хамгаалтанд туслах тэр бүх юм дээр ананд сул байсан уу сул байсан байхгүй. Тэр сул юм цуврал. Андын шидэлд орсон бол энэ цуврал шал өөр ээж болох байсан байхгүй яхаа. Тэгэхээр л би 3-3 таа холбоотой. Тэгээд гол нь бас энэ 3-3-ын тэмцээнүүд чинь яг үндэ том тэмцээн биш шүү дээ. Зүгээр л дотоод идэс стопбол шүү дээ. Тэгэхээр тэрүүнд одоо хинч үдэн те Болко, Стив, Болко ч сансарт байгаа. Одоо Стив те, Мэдис, за тэр нөгөө Муни тэгээд нэг хинч үдэн нөгөө отхон жаргал шүү дээ. Тэгээ отхон жаргал төгөлдөр бас байсан шүү дээ. Ингээл энэд ороодоход яг үнэндээ бол дотоодын тэмцээнд бол 1-7 хоногийг аваад явчих шүү дээ. Тэгээ зорилттой бол хүрчих хүмүүс аахгүй. Тэгээ бид ч бас өмнө нь бүр хамгийн анх яг Сэлэн Бодонс баг дотоод одоо тамирчтай солиод яг 3-3-ийнхнаар сольж явах үед ярилцчихсэн шүү дээ. Тэгээ тухайн үед ярьж байхад за тасаагүй байгаа юм болов ч юм уу гэж ярьжсэн шүү дээ. 5-5-даа тасаагүй байна. Гэтэл дасах хугацаа айл хэдийн болсон байхад бүр финалд гарч ирчээд байхад ингэж тоглож байгаа нь зөвхөн яг 3-3-тай холбоотой юу? Тэгэхээр багт л асуудал байна л да. Багт хөв тоглогчид. Тэгээд ер нь тоглолт нь унтсан дотоодын тоглогчдыг бид нар их олныг харлаа шүү дээ. Экватор яг 100% те юу гэдгийг тоглолт болгоно ингэж өндөр формтой яг өөрийнхөө үндсэн статик давуу талыг ашиглаж чадаагүй. За анд хин хоёрыг бол Кан хоёрыг бол бүр яриад ч хэрэггүй баг. Тэгэл мэдхгүй. Тэгэл коуч зөв дасгалжуулагч Касенс хоёртол авчраа байсан болоо. Тийм үү гэж бодож шүү дээ. Тэгэл скраптай ч асуудал үүсэл, Касенстай ч асуудал үүсэл, тий? Багийн эзэнтэй ч ингэж маргалдаал яг нэг тийм учраа олохгүй явсаар байгаа финал руу орж ирээд финал дээр яж хахад бүх юмыг үдцсэн твдээ хүртэл ямар ч асуудалгүй тоглодог багийн эсрэг бүр одоо хан мөрөгчүүл гэж хэлэх юм да. Одоо нэг асуултанд Касенс дараа жилүүдэд ер нь Монгол дээр чагш тоглох болов. Ирэх нүүр хаана байгаа? Үгүй яг үндэ одоо авчрах хүнч байх. Тий авчрах хүнч байх. Одоо яг миний хувьд шүү заяа. Одоогийн байдлаар манай үндсээ дэдлэгт бол нэг намтрын үед сайн нөгөө майнерстэй Мактенас шүү дээ. Нэг Эмбид нэгээс хоёр үлрэл хангалттай минутад тоглосон. Гэтэ тогтмол хийж чадсан. Тийм л тамирчид бол ингээд баг дээцэг байх болохоор одоо Касенс хинч үеийн өмнө Найс зэржсэн Мюлленстэй. Тиймэрхүү тамирчид бол ингээд жоохон дорд үзэх хандлагатай бааварлах гэж байгаа юм шүү те. Тэгээд өөртөө ингээд бүрэнгүйцтэй ажиллахгүй. Тэр ингээд авчирсан багтааш тэр өөртөө ч айгүй хэцүү. Тэгээд тэр нэг доошоо үнэлсэн манай лигийг доошоо үнэлсэн үнэлэмж нь те өөртөө хитрхи өндөр болоод ирэхээр яг тэрнтэй тулчаад юу ихэ мэдэхгүй нэг юм. Одоо энэ ч үгүй яг Мактенас байна. Одоо энэ үлрэлт бол бас гоё өнөр зөндөл байлаа шүү дээ. Тэгээд нэмээд эсвэл яг юунаас орж ирж байгаа шууд коллежоо төгсөөд Чад Венинг шиг те. Анхны мөрөгчлийн баг нь болж байгаа ийм тоглогч ч гэсэн. Одоо сэтгэл юу юм гэж байна. Тэр пиктэй яг нэрээ санах нь тэр 14 оны лигт лөө.
15 оны лигт болов. Манай ингээд үндсэн дэлгэцт ирээд ингээд шууд рууки жил юунасаа NCAA төсөөд шууд ирсэн хүн тоглоод би одоо яг ярих гэдэг бүх юм марчжээ. Гэтэ ингээд одоо тэр залуу ингээд бүр Евролигт аюу аим сайн тоглосон. Баг нь ингээд тэр Испани Баскониа тоглож илөө. Тэгээд тэндээ ингээд баг багийн лидер болцсон. Тэгсэр нэ дебют нь манай Монголын лигээс эхэлж ирсэн. Гэх мэтчлэн бас яг тийм аюу залуу тоглогчд бол ингээд өөртөө нээлчээ те. Ахаад өөр арай нэг том ивентэд таниулчихъя гэсэн. Яаж ч л ингэж эргээд хайлайтаа үзүүлэхэд те яг тийм хичээл зүтгэлтэй нэмээд аврагыг авцсан ийм CV-тэй байх юм бол дараагийн том багууд хангалттай сонирхож болохоор ийм лигийн хэмжээнд манай лиг одоо яригддаг үлдсэн. Дараахан билээ гээд бас яг Word ч бол биш те. Night Word бол энэ жил бас арай л одоо яг багууд легионоор тоглогчдоор ямар сонголт хийх вэ гэдэг дээр бүгд л яг хөлгүүдийг л тахчихад болох гэдэг юм л та. Одоо нөгөө Айба коучид манад оролцсон дугаар дээр айгүй гоё ярьсан шүү дээ. Би бүр 2 шөнө үзээд тоглолтын судлаад Миллерийг бол аз байсан гэдгийг хэлээд байгаа тийм. Нөгөө фэнүүдийн заяа төшин гэдэг шиг Миллер бол яг тийм сонголт болцсон байлээ шүү дээ. Тэнгур Чимангаг ч юм уу бусад тоглогч нарын бичлэгийг бүр шимтэж үздэг байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёр легионоор тоглогчийн хувьд бол үнэхээр супер л байлаа шүү дээ. Тэнд бас одоо үлгүүдийн ари алба чин зэрэг гэж айхтар юм байна л да. Ер нь нэгнээсээ л бүр легионорууд ингээд за нэг легионорууд дээр Аз чемпионатад 2 дуу бүр ингээд дарга болцсон тий. Аль легионтэй харьцвал яаж ямар гол легионор авах вэ? Бүгдийг мэддэг. Тэгээд одоо ирэх хөлрөлт манай легион скаутууд бол ер нь эхлээд зан характер тий. Дараа нь ур чадвар тэгээд эргээд тэр хоёр бүх юм байлаа гэхэд гэрээний асуудлыг маш сайн ярих. Одоо бас нэр нэг юм байна. Дараа хөлрөл нөгөө легионеруудын хязгаарыг бараг сул тавих. Бараг нэрнэх гэдэг юм. Тий, өндөр магадлалтай. Ер нь тийм үү? Тий, легионеруудын одоо нөгөө талбай дээр 2 легионер гэж байна шүү дээ. Тэр заалтыг бүгдийг бараг авч байна. Алих гэж байгаа юм шиг байлээ. Энэ шом. Гэтэ ерөнхийдөө бүр үнэхээр өндөр магадлалтай. Яг тэгэхээр одоо энэ ESL, BCL гэдэг чинь талбай дээр 3 легионер тоглож болоод ерөнхийлөгч Батцангилчин бас нэг ямар ярин дээр нэг подкаст нэр хэлчихлээ бас өөр нэг хэлсэн шүү дээ. Энэ одоо ингээд дээдлийн багуудыг хангалттай эрхлүүлж хандлаа. Одоо нэг жоохон төвшөө ахихын тулд ингээд юунуудаа авчи те ингээд нөгөө дотор нөгөө хоригуудаа авчи. Тэгээд үнэхээр гэтэ багууд бол яг 2 легионертой бол байна. Тэгээд үнэхээр тэр хүмүүсээ бас одоо нөгөө төсвөр даах чадвар нь хүрдэг юм бол талбай дээр хэдэн ч минут хамаагүй тоглол гэсэн бас нэг тийм ярьж ирсэн байна. Тэгээд шоум сонсоход бол одоо тэр заалт авагдахад маш өндөр магадлалтай л байгаа юм лээ. Тэгэхээр бас легионеруудын сонголтонд бол бас нэг гоё. Тэгээд нэмээд дотоодын тамирчид өөрийгөө маш сайн харуулах хэрэгтэй байна. Бэлтгэлтэй яг шууд ботход бол дотоодын тоглогчид хэрвээ тийм дүрмтэй бол стат нь жоохон унах баха. Ер нь бол шууд үргэлж тоглож байна. Тэгээд легионерууд бол тэгэл бүр За эргээд финал руу орох уу? Финалийн MVP-г ярих гал би жоохон тоглоод байна. Финалийн MVP хэн болох вэ гэдэг асуултан дээр ер нь статистик бид нар хөтлөө явж байгаа болохоор ойлгомжтой Азаа гэдэг нь мэдгэжлээсэн. Гэтэ Азаа юу Барса юу гэдэг дээр яг Барса сүүлийн 2 тоглолтын дээр оноо авалт нь өндөрсөн ч гэсэндээ ер нь Азаа бах нь бат байгаад байсан тий. Тэгээ Азаас өөрөөсөө асуусан чи ерөөсөө энийг аавна гэж бодоагүй гэдэг дараахан хариулчихлээ лээ. Яг багт бол нэг тийм түшиг гэсэн яриа бол явж ирсэн юм байлээ. Оо тийм үү. Яа тэгэхээр түшгийн индекс ус их өндөр байсан. Түшиг бүр яг плей-оффт бүр үнэхээр төвшөө агцсан түшиг гарч ирсэн. Өнгөрсөн жилийн плей-оффт 1.5 оноо түшиг дундчилжсэн байлээ шүү дээ. Энэ улирлын сая финалд хэдийг дундчилж ба. Тэгээ тоглолт болгон түшиггүй байсан бол бас л чанга. Түшиг бүр үнэхээр энэ улирал салхи. Тэгээд Ян Миллер хүртэл яг тоглолтын дараа ингээд суугаад ярилцж байхад хэлж байгаа юм л да. Залуу тоглогчид ерөөсөө энэ жил намайг ингэж урт хугацаанд тоглоход яг тэр бэртлийн хугацаанд ч гэсэн маш өндөр формтой байж чадлаа. Тоглолтыг түшиг авч гарч чадхаар, Барса авч гарч чадхаар, Азаа авч дааж авч чадхаар ч гэдэг юм уу. Энэ залуучуудаар их багтах чинь гэдэг энэ ярьцлагыг өгж байхад яг ингээд дотор харцаж байсан шүү дээ. 3 жилийн өмнө ингээд лигт рүүки жилдээ тоглож байгаа энэ тоглогчд гэдээ ярьжсэн бол одоо эдгээр тоглогчдыг ингээд харахад аль хэдийн лигийн товчууд болсон. 21 наснда 3 дахь аварга аваа байж гэн гэхээр үнэхээр супер л дээ. Тэгээ энэ улирлын рүүки нар нь талбай дээр хэдий нэг олон минут ашиглагдаагүй ч гэсэндээ маш том туршлагыг бол хуримтлуулчихлаа ш. Тэгээд би хамгийн гээд нэг зүйл бэлдсэн. Барса энэ улирал хамгийн өндөр оноо авсан тоглогч
Тэгээд энэ жигсаалтад байгаа хүмүүс донд дандаа легионрууд байгаа. Монгол тоглогч нараас топт нь байгаа нь ганцхан Барса 40 он авсан тий. Тэгэн гуртаа хамгийн олон дамжуулалтыг өгсөн тоглогч. Болко бол нэлээд доогоор байгаа. Тэгэн гуртаа Барса болохоор 15 дамжуулалт, 13 дамжуулалтыг ингээд бас бүр 2-2 тоглолтод өгсөн байгаа байхгүй. За дээрэс нь Барса нэг таарах статистик байгаа нь хамгийн олон удаа бас бөмбөг алдсан тоглогч нарын нэг. Гэтэ яг тулга бол дээр нь байгаа. За бас хамгийн олон удаа бөмбөг тасалсан тоглогч 2 удаа 7 яг тэр топ аргасны явж байна. Бид өөдөө бас шилдэг үзүүлэлтүүд нэг тоглолтод оноавсан тоглогчид харагдж байна. Тэгээд Devon Warren энэ үлрэл 43 оноо. Ардаас нь бас Brian Wesley ер нь ижлэх Scrap бас байх шин дебютээр дебютийг эдийг авчлаа. 44. Яг тийм л үү те. Тэгээд гол нь 44. Бусад үзүүлэлтүүдийн Devon Warren-тай харьцуулаад үзэхээр арай бага учраас Warren-ыг шууд дэше гаргачихсан. Болор эрт нь болохоор 7.8 дамжуулалт. Тэгээд плей-оффын дундаж гэдгийг бас үзэгчд маань санаасаа гэж хүсэж байна. Тийм, түрүүний миний хэлсэн нь болохоор улирлын дундаж. Devon Warren 29.8 оноо. Ингээд байхад Knights давсангүй дээ гэж. Тэгээд бас нэр үзэгчд хэлэх юм байгаа нь. Сэргэлэн болон бэлгүүн гэсэн тамирчид 7 авраг авсан эхний тамирчид бол Монголын сагсан мөнгөд түүхэнд. Тэгээд хөлгүүд өөрсдөө 2 оронтой тоонд авраг авсан бас анхны баг 3 улирал дараалж авсан 2 дахь тохиолдол. Гэтэ хоёулаа хөлгүүдийнх. Нэг нь 9-өөс 12 онд байсан баг. Тэгээд 15 удаа финалтаад 10-т нь очлоо авраг авлаа. Бас амар тий. Би нэг нууц хэлэх үү. За. Тэр нөгөө 6 давхрын шилэн өрөөнд сууж байгаад азаах хэлцэг. Тэр хэлчихэж. Би за тэр түрүүний яриагаа дуусгах гэдэг бас шин сөрөг ариун бол гэсэн дасгалжуулагч нар баяр цогт дасгалжуулагчаас өөр 3 улирал дараалаад аваргаж байгаа бас юм тохиолдол болж байгаа юм шиг үү. Тийм биш тий. Энийг бол яг хуу азаах хишлэх хоёр ярьж байхад би зөв тэр хоёр л надад ярьж өгсөн юм. Тэгэхээр өөрөөс баталгаатайг сурулж хөндлөлтөө айлж байгаа. Азаах тэгжлээ энэ Томиг пенальти тоожиж өгөөгүй бол бүр аврагын тоон 13 4 гараа явах нэ. Үгүй гэтээ энэ юм билээ шүү дээ. Азаах өөрөө хэлж байгаагаар заяа. Батвшны бэлгүүн гэдэг тамирчинтэй эсрэг багийн өмсгөлтөөр 5 удаа финалцсан билээ. 5 тэг гэсэн. Аз хоёр гэдэг хүн Батвшны бэлгүүний финал дээр 5 удаа үзсэн. Энэ бас амар тийм. Үнэн л байгаас өөр. Тэнгүүтээ Тонголгийн санжир гэдэг хүнтэй 6 удаа финалд харсан 5-1. 5-т нь азаах үзсэн, 1-т нь санжир гэдэг тамирч. Ингээд аль хэдийн ингээд хийсэн юмтай дараа нь ярих зүйлтэй байна гэдэг бас бахархмаар байгаа шүү тийм. Гол нь тэр үеийн аз хоёр гэдэг хүн чинь багт бол зүгээр нэг энгийн тоглогч биш шүү дээ. Лидер тоглогчоор тоглоод үүргийн тоглолт одоо бүр ингээд гол шидэгчээр тоглоод тим айхтар хөлгүүдийг бүр бэлгүүн санжир гэдэг хүмүүс чинь бүр нэг багт хөлгүүдийн өмсгөлтэй тоглоод ч үүдүүлсэн тулж үтсэн шүү дээ. Тэгэл тэр үеийн ингээд гардчаас айлж байна. Тэгэл яг ингээд лигийн бүх шууд дамжуулалтууд дуусаад ингээд тариад дуусчихад ер нь ямар азтай юм бэ гэж бодсон. Ийм олон гоё залуучуудтай ах нартайгаа ингээд 101 өдрийн тий. Одоо бүр ярих юм бол ингээд 4-5 жилийн шууд дамжуулалтын ард ингээд гарахад нэг амар гоё тавирдаг. Тэгээд нэмээд энэ үйлрэл отхон жаргал, аз баяр, ижил болт гэсэн ийм мэрэгчлэтнүүдтэй яг ингээд хамт суугаад сагсан бөмбөгийн талаар ярилцаад санаа бодлоо солилцоод сууна гэдэг чинь бас л их ховорхон төхөх аз завшаа юм шиг санагдаад бүр ингээд унтаж чаддаг. Нулимс чинь зэлгнээд байна уу? Үгүй. Бид нар бас гой юм ярьдаг. Ер нь бид нарыг бас тасгалжуулахыг айгүй хичээдэг шүү ах нар маань. Тэгэд энэ үйлрэл дээр бас яг манай зөв PSN-ийн зөвөөс бас нэг сонирхолтой юм гарсан л та. Тэр нь болохоор юу вэ гэхээр холонгийн маань Cousins-тэй тарах учраа. Хөв тавьсан байхгүй. Хөв тавьсан гэдэг чинь тэрний талаар бас гоё ярилцвал. Гэтэ хуламжин бас нэр хуламжин яг NBA статистик байгаа. NBA базар хөтэлдэг хүний хувьд одоо бас Cousins-тэй NBA-ийн тоглогч Монгол ирнэ гэдэг бол ярилцлага авна гэдэг бас нэг хувь завшаантай тохиолдол шүү дээ. Тэгээд холоо айгу олон удаа л яг Cousins-тэй л яг сэлэн бонустэй тоглолт дээр л очиж таардаг ч юм уу. Статын өөрөө хэлсэн. Тэрний талаар ярьж байгаа. Касасаас яриа аваагүй юм. Аагүй. Зүгээр миний гол бас энэ удирлын нэг гол хүсчихсэн мөрөөдчихсэн нэг бяцхан мөрөөдлүүдийн нэг нь дээд лиг дээр очиж ажиллахаар болохдоо би өөрөө албаар ажил багтаа өдрөө тохируулаад сунж ажиллаад дээд лигийн талбай яриаг очиж авдаг байхгүй юу. Тэгээд тэн дээрээ дандаа Касасын тоглолттой өдөр тааруулаад Касасаас ярилцлага авахыг мөрөөдөөд хүсээд бэлдээд тэгээд чи бүх юмаа бэлдсэн. Очоод хахад эхний тоглолтын дээр нь Касас хожигдчихвоо. Хоёр дахь дээр нь бас очлоо хожигдлоо. Гурав дахь дээр нь хожигдоод дөрөв дахь дээр нь би яг ярилцлага авах гэж
зогсож исэн чинь хоёулаа агенттай нь уулзсан тий. За Кассансаас ингээ ярилцлага авч хожхон ойлгомжтойсэн тий. Тийм ер нь хожхон ойлгомжтойсэн. За өнөөдөр л Кассансын өдөр юм байна. Өнөөдөр хэлээч ярилцлага авах нь гэж байжсэн чинь ерөөсөө нэг 2 секундын дотор Кассанс 2 дахь техникийг алдаагаа аваад тэгээ гараац. Тэгээ би бүр шокнд ороод юу вэ би. Эбэлцээ. Би ингээд хамгаалт шин хэлээд мөгөлт хэлээд бодсон. За ок түс тас гэсэн чинь төжиж өгөл дуурж байгаа байхгүй. Тэгээд тас ингээд талбай төрөөд авсан. Тэгээд яг ингээ холон ирэх болгондоо тэгдэг. За өнөөдөр гэж амар их юм бэлтсэн. Тэгээд за болохгүй юм байлгүй дээ. Тэр солиотой статистик юу вэ? Энэ бол бас манай PSN-ийн зөвхөн маш гайхалтай статистикаар нэрлэгдэж байгаа. За тэгээд за үүний дараачаас бас хасын үлгүүд маань мэдээж одоо 5 сарын 7-оос 9-ний хооронд байгаа лөө. 5 сарын 5-7-8. Тийм. Энэ өдрүүдэд BCL-ийн тоглолтууд бас таарлаж байгаа. Тэгээд хэсгийн тоглолтууд яг одоо бидэнд харагдаж байна. За энэ тоглолтуудын талаараас ярьцгаая. Сүүлийн 2 тоглолтыг харахад л нэлээд харамсалтай л ийм үр дүнгууд харагдаж байна л та. Тэгээд аль хэдийн үзэгчд маань Time Pilots, New Taipei Kings гэдэг багуудыг бол мэддэг болчихсон. Тэгээд SC гэдэг баг бол анх удаага ингээд Монгол улс дээр ч олон улсын тоглолтыг хийх гэж байна. Тэгээд ерөнхий зохион байгуулалтыг бол Mbak Arena хүлээж авч байгаа учраас Mbak Arena хийж байгаа. Тэгээд хасын хүлгүүдийн фэнүүд гэлтгүүгээр яг өмнөх жилүүдийн адилаар Монголын сагсан бөмбөг сонирхогчд ордноо дүүргээд те. Яг энэ Монголын сагсан бөмбөгийн клубын хэмжээнд тэгдээ төлөөлж байгаа хасын хүлгүүд багаас дэмжээсэй л гэж ингэж уриалмаар байна. За гэхдээ нэг чухал юм байгаа нь ер нь талбай дээрх тоглолтондоо хожиход л хэсгээс гарч байна. Тийм. Одоо хэсгийн зарчмыг үзэгчдэд тайлбарлахад BCL Asia East буюу яг энэ зүүн бүсд маань 2 хэсгийн тоглолтууд явж байгаа. Нөгөө хэсгийн багууд маань 3 багтай, энэ хэсэг маань 4 багтай. Тэгээд энэ 7 багаас ерөөсөө ганцхан баг хасагдах нь энэ хэсгээс л хасагдана. Нөгөө 3 баг бол ингээд шууд тэнцэнэ хэсгийн тоглолтууд юу ч болсон цаашаага дараагийн хэсэгтээ шалгарч байна гэсэн. Тэгээд дахиад 3 баг энэ 2 хэсгээс гарч ирээд дахиад хэсэгт хуваагдаад шилдэг 2 баг нь хасагдах руу шалгахаар ийм зарчимтай BCL East явж байгаа. Тэр ерөөсөө яг энэ 3 багийн аль нэгнийхэн дээр гарчихад л болно гэсэн. Ер нь гарчих байх. Гэхдээ гол зүйл нь асаа тоотлоо л доо. Тийм тийм. Яг бол мэдгүй тэр залуу ерөөсөө ингэж яг нэг тийм багийн бэлтгэл мэдгүй одоо яа. Өндөр хүлээлттэй ирээд байхгүй болчлаа тийм. Гэтэ ер нь бол айгүй гоё шийтгэл юм билээ тийм. Тийм. 2-2 гэж. Ер нь бол бас маш гоё шийдэлтэй дөрөвгээд байгаа шүү. Гэхдээ бас одоо тэр чинь нэг дөнгөж оцсон хоёр тоглолт байсан. Тэгвэл ямар ч бэлтгэлд ороогүй шууд тоглосон тийм. Монгол ирээд бас хэрхэн тоглохыг бас бид бүгд таашгүй байж магадгүй. Тэгээс хасын үлгүүдийн маань скаутууд бас сайн ажилласан байлгүй дээ л гэж одоо найдаад байна. Тэгээд өчигдөрхөн нэг юм сонсч ирсэн. Одоо нөгөө BCL-ийн тоглолтууд яг энэ нутагтай их тоглолтууд ямар зарчмаар явагддаг, яаж явагддаг. Тэгээд бас тиктийн борлуулалт гэдэг бас ямар чухал байдаг. Үзэгчид хөгжөөний нэмжигнээс ямар чухал байдаг талаар их бат өчигдрийн сонсон мэдээллээс бас үзэгчдэд хуваалцвал. Тийм. Яг л миний түрүүний хэлсэн л дээ. Ерөөсөө өмнөх жилүүдэд ч гэсэн бишэлт металлыг BCL тоглож байхад, хасын үлгүүдийг BCL тоглож байхад манай Монголын үзэгчд бол зөвхөн хасын үлгүүдийн фэнүүд гэлтгүү бүгд ирж дэмждэг байсан. Яг шгшээ өгөө дэмждэг шиг дэмждэг байсан. Тэгээд энэ удаад ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байна. Тэгээд ялангуяа одоо манай үзэгчд нэг тим байдаг шүү дээ. Цагийн тулгадаг тийм. Цагийн тулгаад тэг дараагийн зах зээл дээр гараад үнд орсны дараа авдаг ч юм. Тэгхгүйгээр ингээд аль болох мэдээлэлтэй ойрхон байгаад тэгээд тэгтээ гэс аваарай л гэж одоо уриалах байна да. Тэгээд яг шгшээ өгөө дэмжих юм бол энэ 3 багийг бол хасын үлгүүд баг хангалттай хожиж чадна гэдгийг бол бид нарт харуулсан. Тэгээд ерөөсөө хулангийн хэлдгээр энэ 3 ажлыг авахд бид нар дараагийн шат руу гараад яг энэ зүүн бүсийнхээ аваргыг хамгаалахад бол ямар ч асуудал үүсэж байна. Наадхан дээр ч нэг юм нэмээд хэлэхэд манайх одоо 8 сард бас шгшээний тоглолтууд өгүүлж байгаа юм. За одоо ингээд клубын төвшөнд 7 улсын тэмцээнүүд гээд яг улирлын төгсгөл плей-оффын яг плей-оффын дунд хэсгээс эхлээд албаноосаас юм нэг зорилттой арга хэмжээ явуулсан байдаг шүү дээ. Нэг үзэгчтэй нэг жоохон тоглолт багаа дэмжих соёл суулгахтай хамгаалъя гэдэг нь яаж яг үндэ манайх шгшээний тоглолтоор Монгол гэж ойлгохоос өөр байдгүй. Тэгэхээр бус одоо улс орнууд яаж гоё дэмждэг юм бэ те. Тэгээд тэрийг жоохон суулгахын тулд одоо MC юу ч үгүй албаар нэг үзэгчдийг заа одоо нэг аян дээр тааруулж одоо ойрлуулах те. Тэгээд нэг давлгаа явуулах гэдэг ч юм уу юу гэдэг аль болох тийм entertainment талаас нь
бас энэ үзэгчтэй соёл зургаж бэлдэх гэж тийм зүйлийг бас хийсэн юм билээ. Тэгтээс харагцсан. Тийм, үзэгчд мэддэггүй, бид нар ер нь нэг мэддэггүй болохоос яг энэ BCL-ийн тоглолтыг хүлээж аавна гэдэг чинь асар өндөр зардал. Ерөөсөө ирж байгаа бүх баг тамирчдын зардал. Тэр арын албаны шүүгч те юу гэдгийг багийн арын албанд ажиллаж байгаа тэр хүмүүсийн зардал нэмээд одоо аренагийн зардлууд яригдах байх. Тэгэхээр бас тэр зардлууд хаанаас ардыг? Ерөөсөө л одоо зохион байгуулж байгаа асуул хүлээс л гарч. Тийм. Албан тоглолтынхаа уур амьсгалаар дунджаар 100 мянган орчим доллар болдог. Тийм, ер нь бол 100 мянган сонссон. Тэр дунджаар гэхдээ түүнээс илүү ч байх боломжтой. Тэгээд тийм болохоор нөгөө хасын үлгүүд спонсор гэдэг ч юм уу тэгээд ядчил үзэгчд нөгөө заал дүүрэн үзэх ёстой гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд аягүй чухал нөлөөтэй байдаг юм байна. Миний санаж байгаа нэг BCL East Finance-ыг авсан шүү дээ. Тэгэхэд төрүүлсэн багийн 100 мянган долларын шагналтай байсан тий. Буруу санаагүй. Тэнгүүт энд гаргаж байгаа зардал тэгээд хүлгүүдийн авж байгаа хоёр мөргөлдөж ийн гэж би сонссон юм да. Яг ингээд дүндээ дүн баланстай гарч ирнэ. Тэгж сонсон. Тэгэхээр ер нь өмнө нь бас ингээд олон улсын тоглолтыг бид нэр 4 жилийн өмнө 5 жилийн өмнө гээд харахад бол яг төсөөлөхөд хэцүү байлаа шүү. Одоо бол аль хэдийн клубын BCL амар зөрүүт юм биш тийм. Тоглогч нарт хүртэл тэр нэг айгу мэдрэгдэж гин гэсэн шүү дээ. Одоо энэ хүлгүүдийн вологыг үзээ байж ах ч гэсэндээ ер нь ECL BCL-ийн ялгаа бол маш их байна гэж байна. Тэгэл хоёр өөр талд зохион байгуулж байгаа болохоор их л өөр байна л да. Тэгээд бас хасын үлгүүд бага дэмжээрэй гэж хүсмээр байна. За тухайн үед бол Чингис хүлгүүд гэдэг нэрээр тоглох болов уу гэж бодож энэ хэсэг хугацаанд завцсарлаад тэгээд 3-3 Чингдүүгийн талаар хамтдаа ярилцаад явцгаая. Тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Unitel MSS Coca-Cola-нар ажиллаж байна. Нэвтрүүлэгт эргээд тавтай мөрөл үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр KFC болон Unitel нар ажиллаж байна. За тэгээд дараагийн сэдв рүүгээ орхосоо өмнө бидний нэг үлдээсэн сэдв байна. За тэгээд энэ мэдээж үлрэл дуусаад коуч нарын солилцоо аль хэдийн болоод эхэлж гिचээ. Тэгээд хамгийн ихний мэдээлэл бол BCH-ийн тасгалжуулагч байлаа. За тэгээд энэний талаар хамтдаа ярилцаад явцгаая. Тэгээд маш гайхалтай мэдээлэл байсан болов уу гэж бодож байна. Тэгээд Шгшээ багийн тасгалжуулагчийг BCH Knights баг маань ахлах тасгалжуулагчаар энэндээ нэгдүүлсэн байгаа. Тийм. Тодруулаад хэлэх юм бол Василис Фракис тасгалжуулагч. Бидний авгаалж дууддгаар бол өвөө ирсэн байгаа. Маш олон багууд санал тавиад араас нь зөндөө удаа хугацааны туршид хөөцөлдсөн. Тэгээ бүгдэнд нь Шгшээ дээр ажиллаж байгаа учраас боломжгүй гэрээ их хугацаанд болоогүй гэсэн ийм хариултыг өгж явж байгаад Knightsтай гэрээлцэн. Тэгээд бусад багууд авч чадаагүй дээ нилээ харамсаж байгаа юм шиг байлээ. Тэгээ өвөөгийн цалин бол нилээ өндөр байгаа нь ойлгомжтой. Яагаад тэгэхээр энэ хүн чинь хүлгүүдийн энэ олон жилийн ноёрхлыг зогсоогоод майнерсыг босгож ирээд авраг авч чадсан болохоор ер нь бол нилээ өндөр хүлээлттэй л байгаа л да. Тэгээ өвөөгийн нэг зүйл нь бүрэлдэхүүнээ өөрөө л тогтоод би энийг аавн тэрийг аавн энийг ингэн тэрийг тэгнэ гэдэг бүх зүйлийг өвөө өөрөө л хийн. Тэрнээс биш өөр хүний бүрдүүлсэн баг дээр очиж ажиллах хүн бас биш учраас бид нэр эрх хуулиар Knights дээр бол шал өөр бүрэлдэхүүн харж байна. Тэгвэл нэг асуулт байна. Яг энэ дээр асуулт асуухад өвөө бүрэлдэхүүнээ өөрөө л тогтооно гэсэн шүү дээ тий. Хин эрх хууль гэж бодож байна. Мэдгүй шүү. Нэг хиний өвөөгийн хайртай яг майнерсийн гэвэл одоо Болког хамгийн түрүүнд ялангуяа холбоон тоглогчийн байрал дээр асуудалтай байгаа BCH Knights бол Болког авчрахыг хүсэх байх. Тэгээд майнерс эрх хөлрөлд бас ямар амбицтай байх уу гэдгийг бид нар харах хэрэгтэй. Төгөлдрийг Болко шиг болгож байна. Чадна шүү дээ. Өвөө харин чадах байхгүй шүү дээ. Тэгээ тийм боломжтой байхгүй. Яг үүндээ Болко чинь одоо хэд 24 хоног хөлөө. 3 жилийн өмнө авраг авчихсан. Тийм 2004. Тэр тийм жоохон доо тий бас авраг аваад хатайхан амар түвшинд гараад одоо ирсэн тий. Тэр хүнийг тийм болтон бэлдсэн юм чинь. Төгөлдөр ч суур чадвар өндөр шүү дээ. Оюутны лигийн өсвөрийн төгөлдөр бол үнэхээр амар. Чи үедээ бүр тасарсан нөхөр байсан шүү дээ. Одоо тэгээ тийм одоо бэлэн ур чадвар онч төгөлдрөөцсөн тийм болгочих юм уу гэсэн. Яг нөгөө талдаас Баясаа Болко хоёр майнерсаас явж магадгүй гэдэг шуум нэлээд их газар аваад байна л да. Тэгэхээр тийм гэж үү? Гүү хаа. Тэгжил шүү. Гүү хаа. Наад тал дээр ч юм би бол бүр яг энэ бол баттай их сурвалжсан. Эсрэг юм болсон юм да.
2-3 баг За чиний сонсон юм яасан. Би бол ер нь нэлээ өөр юм баг сонссон аман шүү. захтнаад Яа хийж болно юм. зөндөө сонсон юм бол байна. Гэтэ батлагдсан юм байна. Тийм хичээл та хэлж ил та. За minors-ийн хувьд бол яг зөвөр дөхүүлээд хэлэхэд бол коуч ер нь л өөрийнхөө хайртай шавнараа авах бодол бол Маршал байна. Тэгтээ батлагсан ганц хоёр тамирчин ч бас байгаа тий өргөлөх. Өргөл мөн. Одоо шавнар гээд за баяр цагт тасалжуулагчийн шавнар Барса. Тэнгүүт Барса бол майнертчихгүй шүү дээ. Зүгээр Тэр үн ч одоо Барса хоёрыг болвол бид нар эрх хүлрэлт магадгүй Японы Б1 лигт харж магадгүй байх гэсэн таамаг бол байгаа даа. За гэхдээ одоо энэ шуум юм чи. Одоо Ер нь бол 100 бол Тийм, нэлийн 100. яг өвөөгийн Nights очсонтой холбоотойгоор нэлийн сонирхолтой өргөд шүү дээ. Дээрээс нь Монголиас доошоо унчаад байна, TLG гарч ирээд байна. Энэ тоглогч нар чинь доороо тоглох. Одоо жишээлбэл Сүхбат Эмлигт тоглох уу, Ууганбаяр тоглох уу. Тэгэхээр солилцоо бол нэлийн сонирхолтой л болох гэдэг юм л. Тэгээд одоо бол ийм болчих жоох хамгийн гол нь Василистик гэрээ байгуулахаас өмнө багууд, шонхрууд одоо юу гэдэг Бодонс Джеффсон, Найтс Джеффсон Ууганбаяр араас явсан байхгүй. Одоо ингээд ер нь их цалин бүр тийм амар хол зөрөөгөл бол тамирчичуд өөрсдөө Nike-ийг сонгох болчихлоо шүү дээ. тийм. Тэ. Шигшээгийн сахалжуулагч дээр очмоор шүү дээ. Тэгээ өөрсдөөс нь харуулаад авах. Тэгээ эргээд 8 сард бас тий. Одоо бол яг нь Nike зүгээр үнэхээр грэмерийг нь өөртөө ингээд мөнгөний төлж чаддаг л бол тоглогч аав ихэд бол ингээд хэр баргийн тоглогч би танаад очихгүй гэж хэлэхэргүй л болчих. Тэгэхээр BCH Knights баг шгшээгийн дасгалжуулагчийг тэгэж их мөнгө хайж авсан болов гэж бүгдээр гадарлаад байгаа шүү дээ тий. Тийм ч учраас тоглогч нар ч гэсэн мөнгө бүр хангалттай хайхад бол үнэхээр бэлэн байна. Угаасаа өвөөг авж байгаа нь бүх эрх мэдлийг өгж байгаа учраас гэрээ 3 жил тий. Тийм 3 жил. эргээд бид нар бас урт шүү дээ. яг нэг зүйлийг би бол хүсэж байна. Өмнөх одоо энэ үйлрэлт ч гэсэн легионеруудын сонголтын дээр багийн эзний гэдэг юм уу тий багийн удирдлагын нөлөөлөл ордгоо гэдэг ийм зүйлийг ярьж ирсэн. Тийм зүйл байхгүйгээр бүх эрх мэдлийг л яг ингэж өвөөд өгөөсөн тий ажилд нь оролцохгүй яг улирал ихэд энэ хүн итгээд гарт нь атгуулсан бол улирал дуустал тэр хүндээ итгэхээс л гэж байна. Тэгэхдээ яг надад зүгээр Knights дээр ганц анзаарсан юм бол байдгийн. Сто эздүүд бол тэгж орсон тийм шуум юм бол би бүр огтоосоо Эсрэгээрээ юм баха. За ер нь яриагаа яг коуч гэдэг тал дээр шүү. Яг коучийн тэгж заавар зөвлөгөөрөө ингэж одоо ороод байдаг тийм коуч яагаад халагдчихсан? Яагаад ирсэн юм? Багийн эзний нөлөө. За тийм ухтаа за Монголын сагсан бөмбөг сонирхчдын дунд яг гадаад дасгалжуулагч нараас хамгийн их хүндэтгэл хүлээсэн 2 хүн байгаа нь ер нь өвөө, нөгөөх нь Желко коуч мөн баг. Тэгэнгүүт Желко коучийн хувьд болохоор хаан шохруудтай гэрээ хийчлээ тий. Тэгэнгүүт TLG-гээ тулга дасгалжуулагч аваад явна гэж ойлгож байна зүг үү? Зөв. Ер нь бол ийм зүйл болохоор болж байгаа шиг байна тий. Тэгээ нэг одоо чухал зүйл нь сая финалийн тоглолт дууссаны дараа ариун болд дасгалжуулагч нөгөө багийнхандаа хэлж байгаа үгийг нь сонсноо та нар яг хаяанд чинь ганцхан хожил ирчээд хахад багийнхныгаа яаж гой зоригжуулж дээ. Тэгээ би яг тэр үед бодогдсон нэг чухал зүйл нь Монгол дасгалжуулагч биш магадгүй легионер тоглогч нартай хандаад тэгээд хэлсэн болвол хэр хүлээж авах уу. Дээрээс нь би сая өнгөрсөн 7 хоногт Анарка өвчтэй ярилцаа байжсэн чинь гадаад дасгалжуулагчийг бодвол бага үнэтэй ирж болж гин эндээ байршиж гин бас нэг давуу тал нь тоглогч нараа бүр хүүхэд байхаас нь ахуулаад бүгд мэдж гин одоо цөөхөн хэдэн Монгол дасгалжуулагч нар байгаа штэ Анар байна Баясгалан дасгалжуулагч байна Тамжид дасгалжуулагч байна эднэрийг энэ дасгалжуулагч нарыг бол нэлээд булаацалдах юм шиг байна Анарка өчт болохоор нэлээд олон багаас ер нь санал ирсэн байгаа ирсэн саналын ерөнхийдөө нугалчил та манад л ирчих гэж бүр ингэж яаж байгаа багууд хүртэл байна. Тэгэхээр Монгол дасгалжуулагч нар дээр бол өрсөлдөө бүр нилээ өрнөх юм шиг байна. Би зүгээр өөрийнхөө таамгийг хэлээ л та. Анар дасгалжуулагч бол би эцсийн хүндээ өөр үгүй гэсэн би яг тэгж хэлсэн. Одоо энэ хоёрын харилцаа чинь нилээн дотн штэ. Ер нь бол өвөө Анарын үгийг маш их сонсдог. Нилээн дотны харилцаатай хүмүүс аа штэ. Гэхдээ ер нь бол энэ байлаа өвөдөө өрсөлдмөр байна гэж хэлээ. Өвөөгөө сурсан юм өвөөгийн эсрэг ашиглах нь тий. Тий, ер нь тийм бодолтой байгаа. Тэр бас их сонирхолтой л. Гэтэ яг чадна гэдгээ бас харуулсан үе байгаа л да майнерсыг өдөртөөд. Яг тэр хүнд чадна шүү. Яг хүнд үед бол үнэхээр тийшээ гаргасан шүү дээ. Ямар бүрэлдэхүүнээр яаж авч явлаа майнерсыг яг хоёр үйлрэл юм. Биднэрт өнгөрсөн үйлрэл эхлэх гэж хаад ирж исэн нэг мэдээлэл байна. Mongolians баг
дээшээ гарч ирэхдээ шинэ үйлрэлтэй Zeshko дасгалжуулагчтай холбогдоод Zeshko-тай ажиллахын бодолтой байна. Ер нь бол Монголд гэрчсэн байсан биш. Тийм, ирсэн Тийм байсан. тийм санагдав. Тэгээд Монголиансын эхний гаргасан шийдвэр юу гэхээр шавгай дасгалжуулагчтай удирдлын эхний агсыг яваад үзье. Болохгүй. Тэгээд болохгүй Zeshko-г авчирья гэсэн ийм зүйл байсан. Тэгсэн чинь тэр бүхэн бүр байхгүй. Би бол бүр удирдлын Zeshko Монголианс төрчих юм бол өстой жинхэнэ цэгцэнд нь оруулсан да гэж. Монголиас айгүй гоё бүрэлдэхүүнтэй байсан шүү. Тэгээ бүрэлдэхүүн бол үнэхээр гоё. Бүр нэг залуу ингээ насны хувьд дундаж наслт нь яг гоё ингээ плансаа барьцсан тий. Тэгээ бүгдээрээ л уур чадвартай. Тэгэл эцсийн мөчид Испани 4-р дивизионы Гутеррес гэж хүн ирээд тэгэл дуслаа да. Гол нь улирал эхлэхээс дуусах хүртэл хамт явах хэрэгтэй байна. Дасгалжуулагч нар маань. Зeshko дасгалжуулагч гэхдээ эрх хөдлөрөл бас нэг багтаа гэрээ хийсэн байгаа гэсэн үү? Хааш авах руу. Хан шонхруу. Аа. Тэр нь Тэр бол бүр бодлогдсон Бат 2 жилийн гэрээ. Өөртөө зарлцсан. Финалийн яг 5 дахь тоглолтын дараа яг аврагын баяр дээр Zeshko-той яг ингэж нүүр тулаад за танд баяр үргээ ингээд тий өөрийнхөө бэлдэж гаргаж ирсэн энэ ингэж суурийг ингэж харах ямар байна гэсэн чинь бүр ингээд нүдэндээ нөлмөстэй баяртай байна гэж хэлжсэн. Тэгээд та ер нь одоо ингээд багтаа гэрэлцсэн яасан гэж балкос гэдэг юу ч бодохгүй тэгж хэлчихээ. Тий. Тэгэхээр би ер нь үзэгчдээс өмнө мэдсэн байгаа. За хаан шонхруудад тэгвэл Zeshko дасгалжуулагч орж байгаа юм байна. Хаан шонхруудын бүрэлдэхүүн ер нь эрх хөдлөрөл ямар хөө байх бол гэж бодож байна. Өсөх хоёр байх болов уу? За тий дээрээс нь манай холбон тоглогч маань бас байх болов уу? Юу гэж бодож байна? Хамгийн түрүүнд хэдүүлээ спонсорыг харах хэрэгтэй байна. Хаан банк шүү. Бат хоёг чинь бүр найцаач гэрэн дуусаа зээлхэн ус одоо бүр чөлөөн тэгээд. Одоо яг чөлөөд болсон шүү. шүү. Бүгд хэлж байхгүй байгаа юм шүү. Гэмэлгөхтэй өөр багууч чааш магадгүй. Одоо бол тэр төрч өөрөө шийдэж байгаа шүү. Тэгээд Би ганцхан юм хэлчихгүй гэхгүй юу? Завштай шонхруудаас бол өсгөө явсан. Байх ёстой. Нэлээд баттай. Наамын явуулсан. Ер нь бол явсан. Явсан түүний байх оронд шүү. хин ирэх Үгүй бол- тийм үү. Түүний оронд хин ирэх Итгэж боллаа. Дээрээс нь Ер нь ямар хөө Өсөг найз зарсан юм уу? тэр эхлэхгүй. яг нь тэгэд ямар ч тоглогч ирсэн ер нь яг ингээд залуу тоглогчид ялангуяа байх юм бол тий Zeshko дасгалжуулагчтай ажиллах бол үнэхээр одоо юу гэх юм маш том аз завшаан шүүл гэж одоо залуу тоглогчдод ялангуяа хандаж намтар усл мундаг сажуулчихтэй. Тийм, ер нь яг өвөө шиг өөрөө л бүрдүүлэх байх тийм. тэгээд өсвөрийн тамирчидтай ялангуяа залуу тамирчидтай ажиллах тэр тал дээр Тийм, Сербийн маш том туршлагатай. 18-аас 20 насны үлээ залуучууд жишээ бас хэдэн жил өдөрттэй. Өөрөө мэрэгжлийн төвчөнд ч гэсэн төрчөө Сербийн цомын авраг. Тийм. Тэгээд улирал ихэл цаа чинь бас нэг сайт хаасл гэж хэлэх нь цаашаа. Алтайчид дасгалжуулагчийн Bird Academy гэдэг байгаа. Bird Academy-ийн бас үндсэн дасгалжуулагч болоод улирал тэл ерөнхийдөө ажиллах юм шиг байл. За тийм ямар ч тач бас бид бүгд эх 7 хоног ер нь баг сүүлийн 2 дугаар дээр драфтууд маань сонгогдсон байх нь байна. Дээрээс нь бас нилээд шуумууд бас байх болов уу гэж бодож байна. Тэгээд тэрнээрээ илүү дэлгэрэнгүй бас хамтдаа ярьцгаая. За тэгээд хамгийн сүүлийн сэдв болох 3-3 Чингдүү эрэгтэй хэсгийн байрлалыг хамтдаа харцгаая. За эрэгтэй баг маань Майамитэй нэг хэсэгт Шинагаватай нэг хэсэгт орсон. Тэгээд бүрэлдэхүүн бол ер нь яаж ч магадгүй юм шиг байлаа тий. 6 хүн явсан байсан уу? Тийм. За яг нь тэгтээ суур тоглолт. Гэхдээ юу ах вэ? Ятер нэг Мезис, Синхватер, Ананд Төлгөөн гэсэн бүрэлдэхүүнээр тоглох юм шиг байлаа. Дараагийн тэмцээний юу вэ? Тэн дээр болохоор Инхватерын дэлгэр нэмч юм уу? Тэгээд орсон байлаа. Тэр Гэтэ нэлээд чангал учраа олон тий. Америкийн нэгдсэн улс, Японы баг. Тийм. Майами яг нь энэ үлрэлд нэг л тоглогчоо өөрчилсөн байгаа. Өнгөрсөн үлрэлийн бүрэлдэхүүнээс гэх юм бол Паро твэрээ байсан. Өөр тэр шинээр орж ирсэн тоглогч нь яг одоо энэ тэмцээнд дээр бол нөхөр гарцсан. тийм. Одоо буцаа Мичэн одоо яг үндсэн Майами орж ирсэн үг. Тэгээ Шинагава бол яг Японд сайн нэг яг дотоодын лигтэй бол бас дээгүүр үздэг те угаасаа л Японы сайн баг. Тэгээ бус хэсэг бол яг хөө тэгээ нэг тийшээд бас өрнөктэй чанга байгаа. Тийм. Хамгийн чанга хэсэг нь Манайх тий ер нь за хамгийн чанга хэсэг бол яачгүй D. тий юу. Тэр Skyliners, Шанхай, Antwerp гээд. Тэгээ хэрвээ манайх за ер нь хэсгээс гарч байгаа Шинагаваг бол очиж байгаа гэж бодож байна. Тэгээд Майамиг ч хожуулж байна. Хэрвээ манайх хэсгээс гарах юм бол одоо нэг Шанхайтай хасагдагчтан дээр тоглох амар өндөр магадaltaй байхгүй. Шанхай юу? Улаанбаатар MFC Energy аль нь Азийн
яг шилдэг баг вэ гэдэг үзэн тий. Тэгээ энэ бас айгүй гоё тоглолт байна. Ер нь ингээд хэсгийг харахад A, B, D хэсгүүд бол бас үнэхээр чангал харагдчих. Тэр нэг World Tour тэгээ ямар ч World Tour бол. За бидэнд бас World Tour Women Series-ийн хэсгийн тоглолтууд харагдаж байна. Манай Монголын хоёр баг хоёулаа нэг хэсэгт хэсгийн багтай хамт бичигдсэн байгаа. Тэгээд үзэгчдээ бас хуваарийг танилцуулахад ер нь өнгөрсөн жилээс эхлээд Women Series World Tour 2 бол ингээд хөтөлцөд явдаг болсон. Яг нэг хотдоо зэрэг жилээс. Уршин жилээс. Тийм. Тэгээд эхний өдөр Баасан гарагт эмэгтэй урьдчилсан шатны тоглолтууд хэсгийн тоглолтууд явагдаад за эмэгтэй финалийн тоглолтууд эрэгтэй хэсгийн тоглолтуудтай яг ингэж нэг өдөр холилдож зохион байгуулагдав. Энэ Women Series бол удирдлын нээлт. Эмэгтэйчүүдийн одоо эхний мэргэжлийн тэмцээн. Тэгэд Канада байхгүй, юу байхгүй, Нидерланд байхгүй. Ийм тэмцээд бус нь бол зөвхөн бүгдээрээ топ. Тэгэд энэ бол бүр яг үндэ дэлхийн аврагтай дайны тийм бүрэлдэхүүнүүд ирж тоглох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэд Улаанбаатар Амазонс баг маань бол энэ тэмцээнийг чансаа гараад тэргүүлж байгаа. Тэгэд бас үзэгчтэй нэмээд хэлэхэд Арука, Хулан, Амар Робинсон, тэгэд Чуан ирсэн. Яг Амазонсын одоо 5/5-ын 2 легионоор манайх аваад орж байгаа юм билээ. За нөгөө талаас яг тэр манай Монголын залуучуудын шгшээ багийн бүрэлдэхүүн гэх юм бол яг сая эсний наадамд явсан. Маранго, Нямццэг, Болор Эрдэнэ, Болорцол гэсэн юм дөрөв байгаа. Энэ Women Series бол бүр би бол яг үнд эрэгтэйгээс илүү энэ Women Series юм хэлж байгаа. Ер нь дэш. Бүрэлдэхүүнээс сонсоход л угаасаа бид нар барыг дугаар болгон дээр л ярьж байгаа. Энэ бол 3-3-ийн хувьд Олимпийн цикл хийсэн маш чухал жил байгаа. Тэгээд яг л одоо энэ мөчөөс эхлээд ер нь бид нар мөрөөдлөө биелүүлэхэд бас л их байх юм байна. Тийм. Тэгэл яг хоо за тэгээд өнөөдөр маш гайхалтай ярилцлагыг ярилцлаа. Тэгээд сэдвүүдийн талаар ярилцлаа. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд ярилцах хугацаа маань энд хүрээд өндөрлжийн эх 7 хоногийн хувьд бид нараас дээдлэгт дэвших боломжтой драфтуудын талаар таамагудаас хамтдаа дэвшүүлээд яриад явцгаая гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл үтсэн тэгээд үзэгчдээ бас баярлалаа. Нэвтрүүлгийн мэдтгэгчээр Top Motors Teso Group нар ажиллаа. Тэгээд эх 7 хоногийн цагтаа эргээд уулзцгаая. Баяр таа. баяр таа.